Та улсын хурлын гишүүдээ мэдгүй энэ удаад улсын хурлын гишүүн дамжны зогтоодлыг танилцуулж байна. 14-р сургууль Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд улс төр судлаад Австралийн үндэсний их сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр төгссөн. Гадаад хэргийн яамны Африкийн газарт атташи, гадаад худалдаа хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга, ерөнхий сайдын зөвлөх, байгаль орчин аялал жуулчлалын сайд, барилга хот байгуулалтын сайд, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга, улсын хурлын гишүүн хүний эрхийн дэд хорооны дарга, гадаад харилцааны сайд, хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн 4 жил чуулганда 75% эстэй оролцжээ. Монгол улсын их хурлын гишүүн би ард нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх, соёлынхаа уламжлалыг хүндэтгэж Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүнийхээ үүргийг чин шударгаар биелүүлэхэд ангаргалаа. Миний бие энэхүү ангаргаасаа нийцвал хуулийн хариуцлага хүлээн. Англи, Орос, Камбож, Тай хэлтэй 3 оны нийт бумын хөрөнгөтэй. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, гадаад харилцааны сайд байх үедээ үндэсний сайдуудын хийж байгаагүй өөрчлөлийг хийж чадсан гэлцдэг. Бүх сайхан болсон сургаад танихгүй банхас үнсүүлэгч үе байсан. Хэвлэлд яриа өгтөө хувийн салбараа дэмжих талаас нь үзэж төрийн бодлогыг шүүмжилж байсан. Хувийн салбараа зүхэх эрх төст байхгүйгээд салбарт нь удаан байсан хүний хувьд жинтэй өв хилчдэг архаг ус төсчдөө. Бүх юм дээр бичээстэй байж болно. Хамгийн арчилгүй улс өөрийгөө арчилсан гэд нэрлэлсэн шивнүүд байж